За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр Солонгосын Купан гэдэг онлайн худалдааны аппликейшнээс хэрхэн бараа захиалах талаар заавар бичлэг хүргэж байна. Энэ бичлэгэндээ та бүхэн заавал банкныхаа картыг холбох шаардлагагүйгээр нэг удаагийн данс аваад төлбөр тооцоо хийх боломжтой учраас та бүхэн бичлэгээ дуустал нь үзээрэй. За хамгийн эхлээд та бүхэн My Coupon гэдэг хэсэгт бүртгэлээ хийсэн байх шаардлагатай. Хэрэв та бүртгэлээ хийж амжаагүй байгаа бол манай пэйж үзэнд байгаа бүртгэл хийх зургийн зааврыг хараарай. За та бүхэн энэ хэсэгт авах барааныхаа нэрийг хайна. За жишээ болох үднэс ус. За ингээд маш олон төрлөөр орж ирээд. За энэ хамгийн ихэнд байгаа нь 27,030 ширхтээ усыг авъя. Тэгэнгүүт энэ зүүн гар талд байгаа хэсэг болохоор таны барааг сагсан тэгэх. Харин энэ баруун гар талд байгаа хэсэг нь болохоор та бараагаа шууд захиалах. За бүгдээрээ шууд захиалахын сонгоё. Тэгэнгүүт та бүхэнд ийм хэсэг гарч ирнэ. Хамгийн ихний хэсэгт өөрийнхөө гэрээ аяг болон утасны дугаараа бараа хүлээж авах тоотоо маш тодорхой бичих ёстой. Хоёрт нь болохоор бараа эрхэн хүлээж авах хэрэг гэрээхээ үүдэн тавиулах уу эсвэл нэг давхартаа гисдэг хэсгээ ингээд сонгоно. Өөрийн биеэр авах гэх мэт. За гурав дахь нь болохоор хамгийн гол хэсэг нь болохоор тооцоо хийх. За энэ тооцоо хийх хэсгийнхаа энэ дээр дараад оронгод ийм нүгэр гарч ирнэ. Тэгэнгүүт эхнийх нь болохоор та бүхэн төлбөрөө данс руу шилжүүлэх хийх. Хоёр дахь нь болохоор та бүхэн төлбөрөө картаа холбоод хийх. Одоо картаа холбоод картаараа хийх гэх мэт. Хамгийн сүүлийнх нь утасны дугаараар хийх. Тэнгүүд бид бүхэнд хамгийн чухал нь дансны шилжүүлэг хийх юм. За тэнгүүд та бүх ямар банкны карт хэрэглэдэг вэ? Банкаа сонгоно. За жишээ нь би Кугминий банк хэрэглэх учраас Кугминий данс авъя. За тэгээд энэ сонголт дээр нь дарангууд ингээд буцаад энэ хэсэг рүү ороод ирнэ. Хамгийн доороогоо энэ тооцоо хийх гэдэг хэсэг дээр дараад ийм нүр гарч ирэнгүүт та бүхэн хамгийн доотлын хэсгийг харж байна уу? Нэг удаагийн данс авах гэсэн. Хамгийн доод хэсэг дээр нь дарангууд хоёр ийм сонголт гарч ирэнгүүт та бүхэн зүүн талынхаа сонгож. Тэгэнгүүт зүүн талынх дээр нь ингээд та бүхэнд дансны дугаар нь ингээд үндийн дүндийг ороод ирнэ. Кугминий данс руу энэ данс руу хийх юм байна. Нэг удаагийн данс. Тэгэнгүүт 24 цагийн дотор хийх ёстой гэсэн юм. Доор юм байна. 24 цагийн дотор ийм гэсэн юм зүйл. Та бүх энийг сонгоод таны бүртгэлтэй утасны дугаар дээрээс энэ данс очих учраас та бүх ингэ захиалга хийгээрэй. Баярлалаа.